Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Resident Evil Animation-ийн Part 2 буюу Resident Evil Damnation гэдэг ангийг нь сонсноо. Хэрв Part 1-ийг үзэж амжаагүй бол description дээр линкийг оруулчихъя. За одоо кино руугаа орцгоё. 1989 онд Зөвлөлт холбоот улс задран унсны дараа Зүүн Славын бүгд найрамд улс гэдэг жижигхэн улс тусгаар тогтнолоо зарласан бөгөөд ерөнхийлөгчөөр нь Светлана гих бүсгүй гарч ирсэн ч Светлана болон түүний тойрон хүрээлэгсэд улс орноо торн дээрэмдэж хамгал өнгөтэй өттэй бүхнийг нь эзэмших болсноор ард иргэд ядууралд нэрвэгдэж ерөнхийлөгчийнхөө эсрэг жигсаал тэмцэл хийж эхэлсэн. Ард иргэдийн тэмцлийг байнга л цагдаа цэргийнхнэр нухчин дарах гэж оролдсон хүмүүсийн дургуг улам их хүргэж засгийн газартайгаа дайн зарлаж босгочтой харин бий болж эхэлсэн. Зүүн Славт болж буй засгийн газар болон босгочдын эсрэг дайнд био органик зэвсгүүд тэр дундаа шин төрлийн шимгчээр халдварсан цэргүүд үзэгдэж эхэлсэн тухай ноцтой мэдээг Америкийн тагнуулын байгууллага олж авсан даруйда энэ тал дээр мэрэгчсэн тусгай ажилтан Леоныг Зүүн Слав руу явууллаа. Дүрсэлэгдэн Леон Зүүн Славын бүгд найрамд тулсан нийслэлд дөнгөж ирж байх ба хаасаагүй л буун дуу сонсогдож асар их хүмүүс орилж чарлаад байдал маш хүнд байгаа нь илт байлаа. Гэтэл ажлаас нь холбогдоод Америкийн засгийн газар Зүүн Славын нөхцөл байдал хэд хурцдсан байна гэж үзээд бүх тусгай ажилтнуудаа Зүүн Славыг орхиж Америк руу буцах тушаал өгснийг хэлнэ. Өчнөө цаг нийсч хаа байсан энд ирчгээд биозевскүүд хаасаагүй байгааг мэдсээр байж даалгавраа хаяад авч чадахгүй гэж Леон хэлээд засгийн газрынхаа тушаалыг зөрчин хотын гүн рүү яван даалгавраа үргэлжлүүлэхээр шийддэг. Манай хүн ч нэлээд явсаар нэг машины гараажинд очоод мэдээлэгчтэйгээ уулзахад нөгөөх нь асар хүнд шарахтай авчижээ. Тэгсэн нэг ликер гарч ирээд асар хурдтай хурж ирснээр манай хүнийг бараг л алах төглөө. Энэ үед гинтхэн дэлбэрэлт болоход манай хүн шидэгдэн унах ба ликер гүйж ирээд Леоныг яг алдгийн даваан дээр нэг хүн тэднийг болиулнаа. Энэ харанхуй дундаас гарч ирсэн настай болов гэмээр ликерүүдийг удирдах чадвартай нэгэн бололтой. Ухаан алдчаад нэг сэртэл гар хөлийн уяад сандал дээр суулгачиж манай хүнийг барьцаалсан гаруудыг JD, Бади гэх ба нөгөө ликерүүдийг удирдаад байсан ах хүүг маань Атман гэдэм байна. Энэ гурав засгийн газрынхаа эсрэг тэмцэж буй бослогыг удирдан оролцдог бөгөөд сүүлийн үед эднийхэн хамаг цэргүүдээ алдаад засгийн газрын цэргүүдэд илт ялагдан ерөнлөө буланд шахуулаад хүндхэн байдалд орчод байгаа юм байна. Атман үе цусаар ханиалган ер нь бие нь их л тааруугаар харагдана. Харин энэ JD гэж сайхангаар хэдийн босогч гисэн Америк кино, Америк соёлд их дуртай болохоор манай хүний хил амыг суулчих гээд Макдоналдсын бургер гоё юу? Америкт хаасаагүй кола зард юм уу? Энтергээд деми юм их асууж гинөө. Харин Бади JD-гээс шал өөр хүн бололтой. Илүү нухацтай, сэтгэл хөдлөл багтай, хүндий хүүтэй харьцаатай нөхөр байлаа. Мангуур манай хүнийг яах гэж Зүүн Славд ирснийг нь асууж шалган засгийн газартай нь холбоотой ажилдаг эсхийг нь нарийн шалганаа. Энэ үед манай бас нэг гол дүр болох алдарт Ада Вонгийг Зүүн Славын бүгд найрамд тулсан ерөнхийлөгч Светлана хүлээн авч уулзж байна. Светланатай хамт тэдний эрүүл мэндийн сайд, батлан хамгаалахын сайд гээд ойр дотны тойрон үрэлэгчд нь ирсэн байх бөгөөд Ада Вонгийг биотерроризмтай тэмцэх олон улсын нийгэмлэгийн судлаач гэж танилцуулж байна. Ада Вонг энэ хэдэд шинээр тархаад буй Las Plagas төрлийн шимэгчдийн хор хөнөөлийг танилцуулах бөгөөд хатан шимэгчээр халдварсан хүн бусад ажилчин шимэгчээр халдварсан аливаа амьд биетүүдийг оюун санааны хувьд удирдах боломжтой хэлэх бөгөөд шимэгчдийг дайнд ашиглах нь асар их хор хөнөөлтөй тухай энэ хэдэд сануулнаа. Леон энэ хэдтэй хил ам олцох гэж сууж итэл тэдний барилж исэн газар руу засгийн газрын цэргүүд орж ирж эхлэх ба Атман тэднийг саатуулж байх хооронд JD Бади хоёр цэргүүдийг шүршээд бүгдийг хөнөөж чаддаг. Нэмэлт хүч ирэхээс өмнө тэндээс зүхтахаар шийдэн газар дор хонглоор явж итэл Атманы бие улмал муудаж цаашаагаа явах боломжгүй болоодглоо. Тэгээд Бадид хандан босгочтой армийг одооноос чи удирд. Заавал ард түмнийхээ хүслийг биелүүлж тэр шулам шиг хүүхнийг буулгаж аваарай. Миний бие үүнээс цааш явж тэсгүй юм байна. Намайг алаад өгөөч гэж гуух бөгөөд олон жил хамт хүчин зүтгэсэн ахыгаа буудаж буй Бадигийн нүдэнд нулимс цэйлэгнэл явчихна. Атманыг алдсандаа сэтгэл нь хямарсан JD Бади хоёр цааш түргэн алхан явхад Леон хэсэг байж байгаа дараас нь очтол JD Бадигаас яагаад ч юм салцсан нэг өрөөнд ганцаараа сууж идэг байгаа. Гэтэл нэг гөлийсэн зомби гарч ирээд Леон руу дайрах бөгөөд бас л овоо хүчтэй дураагүй юм аа. Леон ч арай хийж алах ба энэ үед JD рүү бас нэг зомби дайрах бөгөөд амаа ангаан паразита JD рүү хийх гэж байгаа бололтой шүү. Ашгүй Леон түүнийг зад өшөглөөд холтуулж орхино. Леон амьдралдаа анх удаа энгийн Т вирусээр биш Las Plagas гэдэг шимэгчээр халдварсан зомбитой нүүр тулж байгаа нь. Энд байгаа зомбинууд JD Бади хоёрын босгочтой армийн андууд нь байсан боловч засгийн газраас тэднийг шимэгчдээр халдварлуулсан байгаа нь. JD Леон хоёр цаашаа явах гэтэл хаалга нь гацчаад онгоодгүй.
Ядж байхад араас нь овоо хэдэн зомби дөгсөөр ирэх ба JD сандарсандаа хаалганы завсраар гарах гэж нэлээд юм болж явах үед нөгөө зомбинуудын чинь нэгнийх нь тархин задарч дотроос нь бийг үдсэн асар том шимэгч тэднийг чиглэн ирэх үед Леон мань нөхрийг төлхөө оруулснаар хоёулаа мултарч чадлаа. Ингээд хонглоор явсаар хотын төв хэсэг рүү гараад ирдэм бай. Гэтэл энэ үед нэг зэрэг баахан зомбинуудаас зүгтж байгаа баригч нөө партнер дээр гарсан энгийн T-вирусээр халдварсан зомбинуудтай харьцуулахад эднэр сүргэлийн явдаг. Бас дотроо удирдагчтай хамаагүй зохион байгуулалтанд орсон байх ба эдний дунд байх хатан шимэгчээр халдварсан зомби мань цэргийг барьж байгаад амруу нь нас бийг үдсэн шимэгчийг хийтэл хэдхэн минут болоод нөгөө цэрэг чинь нүур амнаас нь цус гараад тэр дорхноо л зомби болон хуурч байгааг хардаг. JD Леоныг дагуулan ойролцоох сүм рүү ортол Бади хамтрагчтай дагуулад аль хэдийн Леоныг хүлээж байна. Бади Леоныг хурдхан Америк руугаа буцахыг шаардах ба өөрсдийнх нь дотоод асуудалд Америкчууд хошуугаад дүрхгүй байхыг анхааруулдаг. Харин Леон Бадид хандан та нар Лас Плагас шимэгчийг дайнд ашиглахаа зогсоо. Эхлээд бүхнийг удирдах хүчтэй байх ч гэсэн яванда бие чинь муудахж яг л атман шиг үхэх болно. Гэдгийг хэлэхэд Бади Леоныг хийснийг юм чинээ тоосонгүй. Намайг буцаад ирэхэд Америк руугаа явсан байгаарай гэж анхааруулад ерөнхийлөгчийг алхаар явлаа. Бади бүх зүйл сайхан байхад хотоос зайдуу жижигхэн тосгонд баг сургуулийн багш байсан бөгөөд эхнэр хүүхдтэй эгэлжирийн нэгэн аав байжээ. Гэтэл Светланыгийн засгийн газар Оросоос дэмжлэг авч асар их буу зэвсэг танктай болж байгаад Бадиг амьдарч байсан хотыг бөмбөгдөн хотын иргэдийг бараг тэр чигт нь хөнөөж өргсөн байдаг. Бади азар амьд үлдсэн ч эхнэр хүүхэд нь бөмбөгдөлтөнд өртөн нас орсон болохоор тэр цагаас эхлэн Светлана гараандаа зууж засгийн газрын эсрэг босгочтой аримд эсжээ. Бади ерөнхийлөгч Светланаг устгаж өшөөгөө л авч байвал амиа алтхан чамаагүй болохоор шимэгчээр өөрийгөө халдварлуулах нь ойлгомжтой байсан болохоор Бадиг амжиж зогсоохоор Леон араас нь гараад явлаа. Бадиг явсан замаар явж итэл газар аль хэдийн хэрэгэлсэн вирусны шиприз гараад ирдیں۔ Бодвол Бади өөртөө шимэгчийн авгалдааг тарьсан бололтой. Энэ түн рүү хэнэгэн дайрхва мэдээж Леоны нууцхан хайр Ада Вонг байж таарна. Манай хоёр дэлхийн хамгийн бүтггүй улсад бүтггүй зүйл хийж байхдаа л таардаг юм хойно нэг их гайхсангүй. Удахгүй Светлана хотыг үнсэн нуран болгохоос өмнө чи зүгтсэн дайрдээ гэж зөвлөөд Ада Вонг маань хааныг тийшээ алга болоод өгдөг. Леон Бадиг зогсоох нь хударсан болохоор буцаад сүмрүүгөө ирэхэд гадаа нь бүр битүү зомби шавчиж яваад ортол манай JD арайч өгчхээгүй байж гинэ. Даанч харамсалтай нь манай хүн шимэгчээр халдварсан гэдгээ хэлэх бөгөөд өөрийнхөө сум нэвтэрдэггүй хантааз хутгах шүүг гээд байгаа бүхнээ бүгдийг Леонд өгөөд Америк явахыг нууцхан хүсдэг байснаа хэлж одоо мөрөөдлөө биелүүлж чадахгүй болсондоо харамсаж байгаагаа хэлнэ. Мань JD яг үнэндээ ерөнхийлөгчийг эсэргүүцэх гэхээсээ илүү багийнхаа найз Бадитайгаа цагийг зугаатай өнгөрөх гэж л босгочтой аримд элсэн гэдгээ хэлээд Бадиг энэ муу муухай данаас холдуулж 9 минут байлгаж өгөөрэй гэж эцсийн үсэлтэд хэлэх үед гаднаас Бади орж ирж таарах бөгөөд багын найзаа сүүлийн удаа харчгаад тархин хаг задарч биег үдсэн шимэгч гараад ирнэ. Бади мэдээж чулуу идэж өссөн найзаагаа хөнөөж чадахгүй байсан болохоор Леон түүнийг бодон хөнөөж хөөрхий JD-г бурхны орн руу явуулнаа. Энэ үед Леон багын найзынхаа хүсэлтийг хэлж өөрийгөө золиослох үйлдэл гарахгүй байхыг гуйсан ч өнөөгч нэгэнтэл шимэгчийг өөртөө тарьсан байгаа болохоор заавал Светланаг ална гэж гүрийгээстэй. Угаасаа юу ч бодлыг өөрчилж чадахгүй юм шиг байна дөө. Дүрсэлэгдэн зүүн Славын бүгд найрамд тулсан ерөнхийлөгч Светлана адагтай Ада Вонгийг биотерроризмтай тэмцэх нийгэмлэгийн ажилтан бишээ гэдгийг ухаж олж мэдээд Ада Вонгийг занл хил суучитал Ада ч юу гэж иймхэн занл хил бууж өгөв. Тэр дөрөө ширээг нь өшгөлөөд мань хоёр зодтолтоод эхэлнэ. Ада Вонг ч өөрөө тулааны урлагийг маш сайн эзэмсэн хүн штэ. Гэтэл энэ Светлана Адатай бүр ан ман үзэлцэж идэг шүү. Гараараа үзэлцээд дийлэхгүй болохоор нь хутга аваад дайрсан ч энэ Светлана ч бүр Джеки Чан юм аашийн бүх дайралтаас нь эвтэйхэн бултаад зөрүүлээд Адаг алах шахна. Энэ үед ерөнхийлөгчийн ордныг чиглээд нэг сэжиг бүхий ачааны тэрэг ирж байх өгөөд цэргүүд ачааны хэсгийг нь шалгаж итэл лигер гараад ирд юм да. Ганц ч биш бүр овоо олон лигерүүдийг дагуулan Бади эцсийн зорилгоо биелүүлэхээр ирсэн нь энэ байлаа. Бади өөртөө хатан шимэгчийг тарьсан учраас шимэгчээр халдварласан лигерүүдийг яг л атман шиг удирддаг болжээ. Энэ үед лаборатори руу гадны хүн нэвтэрсэн тухай туслах нь дуулгах үед энэ хормыг ашиглан Адад зугтах гэж оролдсон ч Светланагийн өрөө тэр чигтээ лифт байсан бөгөөд газар доорх лаборатори руу яваад эхэлдэг. Удалгүй Леон ерөнхийлөгчийн ордон дээр ирэхэд үүдний хамгаалтанд дэрж байхгүй энэ тэнд баахан яргалагдсан цогцоод өгтөхва хоёр лигер явж байна. Лигрүүд хараагүй зөвхөн чимээгээр дайрдаг болохоор Леон чимээгүйхэн явсаар яг хаалгаар гардгийн даваан дээр лигрүүдэд бариулах шахнаа. Цаашаа явтал Ада Вонгтой таарлтахва манай бүсгүйг гарын хүлээд дүүжилсэн байсан ч Ада Вонг шиг хүнд энэ юу хүн байх вэ? Өөрийгөө дорхон судлаатглаа. Светлана энэ нууц лабораторид хэдэн мянган шимэгчдийг үржүүлж авгалдааг нь гаргаж авдаг бөгөөд ард иргэдийнхээ эсрэг дайнд энэ шимэгчдийг ашигладаг нь тодорхой байв.
Чөтгөрийг дурсахаар гэдэг шиг хэргийн эзэн цэргүүдэд дагуулсаар лабораторид орж ирэх ба. Энэхэд Лас Плагас төрлийн шимэгчдийг хаавсан Испаний жижиг хотын 8 ажнаас өндөр үнээр авч энэ лабораторидоо өсгөө үржүүлсээр хэд хэдэн төрлийн шимэгчдийг хүртэл амжилттай гаргаа авсан байдаг. Энэ үед Адаас эргэлэнтэж лабораторийн гэрлийг унтраах үед Леон буугаараа хоосон бодох бөгөөд Светланагийн цэргүүд сандарч хамаа намаагүй галлаж байгаад харанхууд бие биенийгээ оноод өөрсдийгөө сүйтгэхэд эхэлнэ. Леон Светланагийн толгойд буу тулган тэндээс гарах гэж оролдох бөгөөд лабораторидоо бойжуулж байгаа энэ болон шимэгчээр яг яах гээд байгааг нь асуухад босогчдод хатан шимэгчийг өгсөн хүн Светлана өөрөө юм байна. Олон улсад босогчдыг био зэвсэг ашигладаг террористууд гэсэн нэр зүүлгэж байгаад өөрийнхөө бүтээсэн Tyrant гэх мутантуудыг гаргаж ирээд босогчдыг нам дарах төлөвлөгөөтэй байгаа юмсан ч удахгүй бид Tyrant-ыг харнаа төрүүлж агаарай. Светлана Леонтой нэгэн эсрэг нэг үзэн кунфугийн ур чадвараа гайхуулдаг. Энэ үед лабораторид ликрүүдэд дагуулсаар Бади орж ирэх бөгөөд нүд нь улаанаараа эргэлдээд яг л атман шиг болчиж өшөө авалтандаа улаассан Бади ликрүүдийг бүгдийн дайрахыг тушаахад зарим нь манай Леоныг ч алгашгаж байна. Танилын нүур халуун гэж үг мэдэхгүй юу Бади минь? JD-гийн өгсөн хантаазыг зүүсэн тулдаа л овоо майжуулсангүй. JD-гийн найзыг нь хамгаалж өгөөрэй гэсэн гуйлтыг нь биелүүлж чадсангүй дээ гэж гуниглан бодоод Орос архинаас нь ганц татчаад гарч ликрүүдтэй алдснаа. Светлана энэ үед шилэн оргоны цаана угтцсан Бади яаж хичээгээд энэ шилийг нь нэвтэлж чадахгүй гаслантай. Гэтэл нөгөө яриад байсан супер цэрэг болох Tyrant гээд 4-5 метрийн өндөртөө аимшиг юм гаргаад ирдیں۔ Бади ликрүүдээрээ довтлуулсан ч Tyrant ганцхан барьж аваад толгойг нь бяслаад хайчдаг асар их хүч чадалтай мутант гэдэг нь ойлгомжтой байна. Миний дайсны дайсан миний найз гэдэг шиг Бади Леон хоёр хүссөөсөөгүй нэг тал болж эднэртэй үзэлцгээс өөр арга алга. Ерөнхийлөгчийн ордны урдах талбай дээр гарч ирээд нёгийгээ үзэхээр шийддэг. Бади дахин ликрүүдээр довтлуулж Tyrant-ийн анхаарлыг татаж байгаад бензин атсан машины хажууд ирмэгц Леон бензиний савыг бодан мань Tyrant-ыг дэлбэлтэл өнөөгч нь дэлбэрэлтэнд яасан чгүй. Харин ч шатсан хувцсныхын араас бөөн булчин шүрмэс болсон биеийн гарч ирээд манай хоёрыг улам айлгай авчгүй яв. Леоныг маш хүчтэй цохоход бараг нуруу нуугсан хугарахаар байсан ч манай гол дүрэн болохоор хүний урманд хамраас нь цусч гарсангүй. Бади ашгүй цэргүүдийн танкыг унтсан мань Tyrant-ыг мөргөөл автал өнөөгч нь танкных нь ур зогсчоод бараг л өргөж чидчгээд болдгоо. Тэгэхээр Леон танкны бууг нь чиглүүлж байгаад Tyrant-ийн тархийг зад бууднаа. Үгсэн цогцсон дээгүүр нь танкаараа гарч найдвартай аранд нь хийж л байна. Мань хоёр овоо нэг тал босон тулдаа л энэ нөхрийг дарж авлаа. Бади биендэх шимэгчээсээ болоод цээж нь хүндүрлээд амьсгаан давхцаад хэцүүхэн болоо ижитэл яж жахад дахиад 2-2 Tyrant гараад ирд юм да. Нэгийг дарж авах гэж л 80 юм болж жахад 2 Tyrant-тай үзнэ гэдэг худлааштай угаасаа. Чи яваа, намайг орхи. Би угаасаа өнгөрсөн гэж Бади хэлсэн ч Лео маань хүн чанар сайтай болохоор Бадиг өргөж түшсэн шигэ тэндээс зүхтах арга зам хайхаар хичээнэ. Энэ үед нөгөө Светлана ч учиргүй гангалцсан нэг л их арт түмнээ үргэлж бодож явдаг гадаадын гар хөл болсон босогчдыг нухчин дарж байна. Гэх зэрэгээр нөгөө л суртал ухуулгаа ирээ байж идэл туслах нь орж ирээд яаралтай мэдээ хүргэх ба. Америк болон Оросын цэргүүд эдний газар нутагт нэвтэрч эхэлжээ. Леон Бади хоёр тэндээс зугтах гэж оролдсон ч Бадигийн бие мүү. Дээрээс нь хоёр Tyrant бүсэлцэн ирж байсан тул хаашаач зугтаж чадахгүй байлаа. Леон буугаа гаргасан ч суман дууссан байсан болохоор ядаж хутгаач гаргаад болтугай алдсах гэж зогсож идэл. Америкийн бомбогдогч онгоцнууд мань хоёр Tyrant-ыг өстой хямта талах шиг л тэр дор нь хусч орхиноо. Манай хоёр эндээс холдон манахаар бараг зайсан толгой шиг толгод дээр гарan хотод Америк болон Оросын цэргүүд хяналтаа тогтоож эхэлж байгааг гунигтайхан харан зогсох бөгөөд энэ хоёр улс угаасаа хоорондоо шүргөөцөлдөх нь ойлгомжтой. Тэгээд энэ улс дахин хоёр багтана. Эсвэл аль нэг улсынх нь бүрэн хяналтанд орох л үлдлээ. Саянаас хойш хийсэн дайн тулаан бүх зүйл нь одоо ямар ч үр дүнгүй болсныг харсан Бади өөрт нь одоо найз нөхөд гэр бүлч байхгүй амьдралын зоригч байхгүй болсныг хэлэх ба удахгүй зомби болж хурахаас өмнө өөрийг нь хөнөөж өгөхийг Леоноос гуйхч өнөөхөн зөвшөөрөхгүй. Тэгэхээр нь өөрийгөө яг бодох житэл Леон бууг нь булаанж аваад бүх зүйл дуусаагүй хэлж цаашид амьдралд юу болохыг хинж таашгүй шүү дээ. Тэр хүртэл урт удаан амьдрах хэрэгтэй гэж хэлээд Бадигийн нуугсан чигдсэн шимэгчийг нас бий гүйцэж томорхоос өмнө хүчээр салган авдаг. 3 хоногийн дараа Леон буудлын өрөөндөө аяг тагшин мунга ажиллагаа нь бүтлгүүдэж Орос Америкууд энэ улсад хяналтаа тогтоосонд маш сэтгэл дундуур сууж байлаа. Харин энэ үед мань Бади зүүн Славийн хаан ихтэй нэлээ өнгө орцсон сэтгэл санаа ч хөнгөрсөн бололтой хүүхдүүд шугуулсан гудамжаар айжуухан явж байгаа харагдана. Мань хүний нугаснаас шимэгчийг салгах үед хүлэн мэдээгүй болж тэрэгэнцэртэй явхаас өөр аргагүй болсон ч Бади амьдралд бууж өгөхгүй гэсэн итгэлийг олж авсан бололтой. Харин Ада Вонг зүүн Славт очсон зорилгоо амжилттай биелүүлж ямартайч шимэгчийн дээжээс аваад нутаг уцжээ. Адагийн босс түүнээс шимэгчийг авах гэж оролдогч Ада шимэгчийг юунд ашиглах вэ гэдгээ өөрөө бодож байгаад хэлхийн гинэ.
За энэ хүрээд энэ удаагийн Resident Evil-ийн маань part 2 дууслаа. Subscribe дараагүй хүмүүс байвал subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.